толгодын хандунд хөлдөрж, хэлдөрж, тэнгэрийн хаяг харж ирсэн би энэ л говьтал цэнхэр боржгоны олон түмнийхэн өнгөрсөн одоо ирээдүйг бодол ухаандаа дэнслэн харж байна. Сэтгэл, итгэл, зүтгэлийн зангидж чадвал бид хамтдаа өөдрөг сайхнаар ихийг хүсэв. Би түмэн одондоо итгэл, өөртөө ч итгэл. Мэдлэг туршлага бодлоготой хүн төр хэрэгтэй. Вэрс үлсээ мандайшин гомбин Ганбаатар. Өнөөдөр Монголын төрд нэр цэвэр нийтийн хэргийг хувийнхаас хүртэл болгодог. Өндөр боловсролтой, өргөн цар хүрээтэй сэтгэдэг, амьдрал мэддэг, хамгийн гол нь төр түвшин ноён нуруутай, төрийн албаны туршлагатай хүмүүс хэрэгтэй байна гэж олон түмэн ярьж бас шаардаж байна. Тэд энэ жил тийм л хүнийг сонгоно. Төлөв төвшин, сайхан ноён нуруутай, бас тийм хүндээ. Хөдөө орон нутгийнхаа зовлон сайн мэддэг ер нь сурч боловсрсан үзэж чадсан ч их хүн байгаа. Одоо ямар нэгэн ашиг сонирхлын одоо ямар нэгэн юу байхгүй юм байна. Тэгж бодоод их дэмжиж байгаа юм бэ. Гадаадд сургууль өгсөн өндөр болсон мэдээлэлтэй юм. Та бидний нутгийн борчгон. Ганбаатар зэрэг манай гихсэн юм аа. Тэгээд ярилцж явахад нэг төгсөн хүн юм байна. Ярианых нөгөөс ойлгосон. Ганбаатар. Ер нь артамнаач бас маржингийн хүн шиг. Ер нь яриа сайхан яриач. Хүн голддог, хүн дадуу гэж ялгаддаг. Тийм юм бэ. Вэрс үлсээ мандайшин гомбин Ганбаатар. Гомбин Ганбаатар гэдэг бол бас нэг үнэтэй сумма орон аймаг нутгийн мэдээ. Ингээд энэ хүний вэд өгдөг сумтж ингэж явдаг. Усаж хүн андах шүү. Энэ зөв байна уу, буруу байна уу гэж. Ментнэсэ хичээд бар мэддэг шүү дээ. Тэгвэл чадах хүн үүрэгтэй, юм хийх хүн үүрэгтэй. Хүний дээр зорихгүй. Модоор өнөөх ноён нуруутай юм дээ. Танаас сайтай ард түмний мэддэг юм баруун хэвтэй. Өнөөгийн нийгэм бий бол одоо болдгийн нэр цэвэр. Ажлын одоо бизнесийн үйл ажиллагаа тэр хүндээ тавьсан ийм улсын ажлыг эрхэлдэг улс аль болох цөөн түүний оронд одоо ард түмний гэсэн сэтгэлтэй эх орныхон төлөө үргэлжлэлтэй ажиллахыг одоо Ганбаатар шиг залуучууд одоо энэ хэрэгтэй байна. Одоо миний саналаар бол одоо энэ 76 гишүүн гэхээр цөмөр бол одоо ийм шотаа ийм хүмүүс гараад ирчдэг бол улс орныг хөгжүүлэхэд бас болмоор юм да. Боловсрол мэдлэг дуршлагтай энэ зэрэгцэн том жижиг альва үйл хүн чанарыг ихэхэн шаарддаг. Говийн хүний боржин түмний сэтгэлийн амдгаа болсон нэгэн эрхэм чанар бол хүн муу хэлхийг яснаасаа зөвүүцдэг явдал юм. За манай боржигнийхан ч хүмүүс юм дургуй шүү дээ. Хүмүүжлж нөлөөлдөг байх. Боржигны яс дэг жагтан шамбат юм хайхтай тийм хүмүүс одоо хүнд манай боржигнийх таатай ханддаг юм аа. Хамгийн Ганбаатарыг хүмүүс болж явахыг сонсоогүй. Яг тэр чинь манай боржиг нутгийн хүний үндсэн чанар та гэсэн. Ардын Ганбаатар ант тийм ажлаар энэ ажлаар явж өдөөгөө тоосч мачтайгаа уулзаж байна. Тэгээд амтдаа яагаад явж байна гэж тооснаа. Ганбаатарын хийхгүй тэгээ яач яаж тэгээд тавьдаг. Энэ Ганбаатар тэгвэл энэ олонтой хүн шүү дээ. За Хүн болгонд нэг Ганбаатар гэдэг. Тэр Ганбаатар гэдэг хүн бол энэ хүнд их танигдсан, олондоо их танигдсан. Ийм хүний их муудгүй. Ийм л хүнтэй юм. Би бол энэ бол шудраг хүн одоо нэр цэвэр хүн л гэж үг юм бат хийж чадна. Би ч биш ер нь айргийн ард түмэн ер нь айргийн хөлмөшөд ер нь дорн аймгийнхан ч ер нь би хэлэн байх гэж боддог. тийм улс төр хүн байх тэр өндөр боловсролыг бүрэн эзэмшсэн. Тэр 8 жил улс төрд удирдах аль байсан. Нэлээд тулах улс төрийн тоочлого тулах сууч гэсэн. Одоо
нэг харав гэрэл хорн гарчихсан тийм ус төрч гэж боддог доо. Орнгуу аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Гомбын Ганбаатар энэ албыг 8 жил ашигласан. Тэр 8 жил төрийн ордноор ажил хөөцөлдөж явахдаа хотынхон амьдралыг л Монголын хэмээн сэтгэдэг түшмэд түшээдийн аашиг олох гэж тэдэнд Монголын хөдөг ойлгуулах гэж сэтгэлээ чамгүй чиглэсэн. Тэд өрний өндөр боловсролтой хэдийж дорны ухаан нүдчдийн амьдралын мөн чанарыг ойлгох талаараа мөнч баг болсдаа. Манай Ганбаатарууд ер нь бий боддог шүү дээ. Төр төсчүүд ер нь яг хөдөөний жирийн мануудыг нэг эргэж харахлуул гэж боддог шүү дээ. Манай аймагаас гарахад бол бас өдөөний амьдрал мэдэх тийм хүн бас хэрэгтэй л өдөөний манайд бас. Малчин амьдралаас одоо өрний өндөр боловсролтой ийм хүн төрд маш их хэрэгтэй. Энэ одоо манай төрд энэ өрний боловсрол, орны боловсролыг одоо хослол ийм хүн төрд хэрэгтэй байна. Барууны сайхан одоо өндөр хөгжилтэй Германд одоо сургууль соёл төгссөн гэдэг нь би олзох хэрэгтэй тийм. Энэ залуу хүн гэдэг талаас одоо баруунд гадаадад эх орноо одоо яг ийм хэмжээнд хөгжүүлэх юмсгсэн тэр хүнд бол сайхан халуун сайхан тийм сэтгэл байгаа. Тэгвэл Гомбын Ганбаатар энэ хоёр чанар хоёулаа бий. Түүнд хаврын хавсарганд ноётын хургыг хитэн амлуулах малчин ухаан, Харвардын танхимд хинтэш ном хаягдах боловсрол сэтгэлгээний сар хүрээ алин ч нар хэдэн мундаг нутгийн гол сүмбрэл орног чууд өрн дорныг хослуулан өндөр төрийн бодлогыг төслүүлэхээр ухааны хосмортой унган нутгийн хүү Гомбын Ганбаатарыг аль хэдийн дөрөвдөн сүргэн мөрдүүлжээ. Олон бараанаас хан хайх харьяа түргэний ус хараа байсгналаа яргснуур хит сүүхат